Сайн уу? Ано байна. Тэгэхээр 2019 оны хамгийн сүүлийн сар эхэлчлээ. Тэгэхээр видеоны гарчнаас ойлгомжтой байгаа. Би та нарт энэ удаагийн видеогоор төлөвлөгч дэвтэр дээрээ 12 дугаар сараа хэрхэн төлөвлөснөө танилцуулах болно. За мөн түүнчлэн өнгөрсөн 11 дугаар сарын төлөвлөгч дэвтрийн видеоны доор хүмүүс асуусан байсан running list гэдэг форматыг хэрхэн ашигладаг вэ гэдгийг энэхүү видеогоор би та нарт арай дэлгэрэнгүйгээр тайлбарлаж өгье гэж бодлоо. Тэгэхээр энэ агуулга сонирхолтой байвал энэ видеотой үргэлжлэн хамт байгаарай. За мөн түүнчлэн энэ видеон дээр гарч байгаа бүх бүтээгдэхүүнүүд, дэвтэр, үзэг, бал, тодруулагчийн үеийн биер бүх зүйлийг хаанаас авч болох вэ зэрэг болоод бусад мэдээллүүдийг нь видеоны доор тайлбар хэсэгт оруулж өгсөн байх болно шүү. Тэгэхээр видеон дээр дурддагдсан бүх бүтээгдэхүүнүүд тэндээс гарчиж болно. Дахиж асуух хэрэг байхгүй юм уу? За видеонд орцгоё. Энэ бол миний төлөвлөгч дэвтэр. Scribbles That Matter-ийн A6 хэмжээтэй цэгэн шугамтай дэвтэр. Энэхүү видеогоор 12 дугаар сараа хэрхэн төлөвлөснөө та нарт харуулах болно. Энэ бол миний 12 дугаар сарын үндсэн нүр. Нэг нүрээр нь дэлгэрэнгүй харцгаая. 12 дугаар сарынхаа үндсэн мөнгөөр энэ magenta өнгийг сонгон авлаа. Энэ өнгийг гаргахдаа би Zebra-гийн mild line руу дундаас mild magenta гэх өнгийг ашигласан. Нэг талдаа нарийнхан хошуутай, нөгөө талдаа тодруулагчтай энэ үгээр эргэн тойрны энэ хүрээг хийсэн бол 12 дугаар сар гэсэн бичлэгээ би мөн л mild liner-ийн mild magenta гэдэг өнгийн brush pen-аар бичиж өгсөн. Дээр нь байгаа энэ бол стикер манай дүү надад өгсөн. За мөн түүнчлэн hello 12 дугаар сар гэсэн агуулгыг илэрхийлэхийн тулд ийм стикерийг нааж өглөө. Өмнөх сартайгаа харьцуулахад бүр минималист болсон гэх юм уу? За нөгөө тал руу оръё. Өмнөх саруудын адилаар 12 дугаар сарын ухаанлыг зүүн дээд талд нь хийж өглөө. Ингэхдээ мөн л харьцангуй шахуу биш. За 5 см-ийн нүдэн дотор багтааж календараа бичиж өгсөн. Үндсэндээ өдөр болгоны хоорондын зай арай илүү болж өгсөн гэх юм уу? За мөн дүүнчлэн хэрэв миний инстаграмыг хардаг бол би өглөө боссон цагаа та нарт инстаграмынхаа сторигоор дамжуулан хүргэдэг. За өнгөрсөн сараас эхлээд би ийм трекер будж байгаа байдлаа бол та нартай хуваалцаж эхэлсэн. Тэр нэг таалагдсан учраас эхнийхээ нүүрэн дээр дахиад эрт босох гэсэн трекерийг зурж өгсөн. Өөрөөр хэлбэл би өглөө боссон цагаа энэ дүндүүдийг будаж байгаа байдлаар та нартай хуваалцаж авах болно. За харин доотлолт нь оруулж өгчсэн хоёр трекерийг энэ удаад ашигласангүй үйлцэн хуудасаа энэ сард хийж амжуулах ёстой одоо сарын турш хийх зарим ажлуудад төвлөрүүлье гэж бодож үлдээлээ. Энэ стикерийг би найзаас авч ирсэн. Айгуу тийм business like жоохон тийм business casual маягийн хувцсан эмэгтэй шиг байгаа. Тэгэхээр 12 дугаар сарыг хэдүүлээ үр бүтээлтэй өнгөрөөнө гэж бодсон үднээс энэ стикерийг сонгоноалаа. За мөн түншлэн энэ сард одоо хийж дуусгах ажлуудыг би энэ дээр жагсааж өгөх болно. Дараагийн утас руу орцгоё. Дараагийн утас дээр би trackers буюу мөрчид гэсэн нүрийг нээж өглөө. Өмнө нь бол би эхний нүүрэн дээрээ 3 трекерийг бол багтаадаг байсан бол энэ удаад 12 дугаар сард арай олон трекер ашиглаж үзье гэж бодлоо. За эндээ бол нэлийн жижигхэн даалгавруудыг хийж өгье гэж болсон. Нийтдээ энэ нүүрэн дээр 10 трекер багтана. За хөндлөнгөөр нь би 7 хоногоор нь хувааж энэ сарын бүх өдрүүдийг оруулж өгсөн байгаа. За тухайн даалгавраа хийсэн үедээ бол мэдээж харгалзах нүднүүдийг нь будах байдлаар трекерээ ашиглах болно. Одоогийн байдлаар би өглөөний арьс арчилгаа, оройн арьс арчилгаа, за NTC апаар дамжуулан хэвлийн дасгал хийх гэсэн 3 даалгаврыг одоогоор бичсэн байна. Тэгэхээр заавал энэ болгон тийм том даалгавар байх албагүй маш жижигхэн зүйлийг хүртэл бол трекераар урамшуулж өгч болно. Мэдээж хэрэг трекерийг хөтлөх нь нэг талаасаа өөртөө ажил нэмж байгаа юм шиг мэт боловч заавал хийх хэрэгтэй зарим зүйлсийг илүү хийхээр өөртөө урамшуулж өгөхийн тулд ашиглуулаарай зохимжтой. Тэгж бодож би энэ харьцангуй жижигхэн даалгавруудыг энэ удаагийн мөрч дээрээ бүтэн нүрээр бол гаргаж өглөө. Ямар ч тач үр дүнтэй байх эсхийг нь дараа сар хэдүүлээ мэдье. Үүний араас би 7 хоногийнхоо хуудасуудыг гаргаж эхэлсэн. За энэ удаад яг л зүүн талдаа бол 12 дугаар сар 49 дахь 7 хоног гэж эхэлсэн байгаа. Тухайн 7 хоног тухайн жилийнхаа хэд дахь 7 хоног вэ гэдгийг агуулсан. За 2 буюу 5 гараг, 3 буюу мягмар гараг гээд ашийн 5 өдрүүдэд тус бүрт нэг нүд өглөө 11 дугаар сард би агсан бүтэнсээ өдрийг бол энэ дээр нь болгож өгчээсэн. Одоогоор бол би агсан бүтэнсэнийг буулгах шаардлага байхгүй мэт санагдаад орхичихсан байгаа. За мөн түнчлэн энэ стикер бол эхний нүүрэн дээр ашигласантай энэ стикертэй хамтдаа ирсэн стикер байгаа. Хэдийгээр 12 дугаар сар болцсон гадаа юун ч цэцэг харагдахгүй байгаа ч гэсэндээ ягаад чи би ядарч төлөвлөгч дэвтрээрээ амжуулаад хавар зуны vibe-ийг үлдээе гэж бодож ийм цэцгэн стикер нааж өгсөн байгаа. Айгуу гоё даун юм шиг, хүрэхэд ийм даун юм шиг мэдрэгддэг гоё стикер байлаа.
магадгүй надад өгсөн юм. За нөгөө талд нь дахиад running list гэх хэв маягаар бол ашиглалаа. Дараагийн 7 хоногийг нь бас дахин төлөвлөсөн. Яг л ижлэхэн журмаар 50 дахь 7 хоногоо төлөвлөсөн байгаа. Бас арай өөр нэг стикерийг нааж өглөө. Энэ жилийн 51 дахь 7 хоног мөн л адилхан. Жилийн 52 дахь 7 хоног бас энэ хэвээр. Running list хэв маягаар төлөлтөө гаргахын нэг давуу тал нь тухайн 7 хоногийн аль ч өдөр хийх боломжтой мөн түншинд өдрөө хойшлуулах боломжийг та нарт олгодохоор давуу талтай гэх юм уу. За энэ дээр бол running list-ийн дараалал дээр энэ 7 хоног төлөвлөсөн нэг ажлаа бол зоож өгнө. Тэгээд тухайн ажлыг хийж гүйцэтгэхийг төлөвлөж байгаа өдөр дээрээ бол дөрвөлжин зурж өгөх болно. За хэрвээ энэ ажлаа хийчихсэн бол энэ нүдээ будчиж болно. Хэрвээ тухайн өдрөө хийж амжаагүй бол энэ нүдэн дотроо хойшлуулсан сум зурж өгөөд артлынх нь нүдийг нь дахиад дөрвүүлж өчнө. Өөрөөр хэлбэл тухайн даалгаврыг хийж гүйцэх хугацаагаа хойшлуулах боломжтой гэдэг утгаараа энэ running list хэв маяг тохиромжтой айгүй эвтэйхэн байдаг. 11-р сард хийхээр төлөвлөсөн байсан нэг ажлынхаа хэсгийг та нартай хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр мигмар гарагт бол хийн гэж төлөвлөсөн байсан ч лав гараг руу хойшлоод дахиад пүрэв гараг руу хойшлоод эцэст нь пүрэв гарагт бол хийж гүйцэтгэгдсэн байгаа гэж хэлж болно. Тэгэхээр иймэрхүү байдлаар та нар ажлаа төлөвлөж болох юм. Өмнөх видеон дээр би та нартай өдрийнхөө тэмдэглэлийг хуваалцаагүй юм байлээ. Тэгэхээр энэ удаад би та нартай 12 дугаар сарын 1, 12 дугаар сарын 2-ны тэмдэглэлээ хуваалцъя гэж бодсон юм. Өмнө нь би нэг нүүрэн дээр нэгээс ч олон хоногийг бол төлөвлөдөг байсан. Гэхдээ би нэг өдөрт зориулаад ядарч нэг нүүр гаргах юм систем рүү бол шилжиж өгсөн байгаа. Илүү нарийн харвал хуудасны дээд хэсэгт тухайн өдрийн огноог 7 хоногийн гарагтаа бичиж өгнө. За хажуу талд нь өглөөний 5 цагаас дараа өдрийн 5 цагийг төлөвлөх ийм шугамыг бол гаргаж өглөө. За хажуугийн энэ зайн дээр нь бусад тэмдэглэлүүдийг нь хөтөлж болно. Ням гараг байсан учраас олон юм төлөвлөгдөөгүй байна. Даваа гарыг та нарт харуулъя. 12 дугаар сарын 2-ны даваа гараг өглөө 5 цагт босно. 7 цагт ажилдаа очино. За 9-с 11 цагийн хооронд бизнесийн хэмнэл хөтөлбөр явна. За ингээд маргааш дараагийн өдрийн 5 цаг хүртэл бол одоогоор цагт баригдсан төлөвлөлт бол байхгүй. За гэхдээ даваа гараг учраас өглөө 9 цагт та нарт шинэ видео хүрэх болно. За төлөвлөлтөө эхнээс нь харцгаая. Дугаар сараа төлөвлөсөн видео маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол видеон дээр лайк дараарай. Хэрвээ миний сувг subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуугийнх нь хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очиж шүү. Тэр видеотой хамт байсанд баярлалаа. Дараагийн даваа гарагт эргээд уулзъя.